Цагдаагийн албаны болон дотоодын цэргийн байлдааны түгэнд хүндэтгэл үзүүлэх цагдаагийн тангараг давтах ёслолын арга хэмжээ боллоо. Монголын цагдаагийн байгууллага 1990 онд байлдааны болон албаны түгтэй болсон байдаг. Үүнээс хойш анх удаа төв орон нутгийн цагдаагийн байгууллагаар албаныхаа түгийг анх удаа аялуулж байна. Үүний зорилго нь цагдаагийн ерөнхий газар дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албаны үйл ажиллагааг сурталчлах, албаагчдын албандаа итгэх итгэл, албаараа бахархах, урам зоригийг сэргээх, өсвөр үеийн хүүхэд залуучуудад тусгаар тогтнол үндэсний өв нэгдэл, эрх чөлөөний үнцнийг ойлгуулах, түүх соёлоо хайрлан хамгаалах, эх орон чиргэнийг төлөвшүүлэхэд оршиж байна. Ер нь арга хэмжээний гол зорилго бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг ард иргэдийн донд сурталчлах, мөн цагдаагийн албаны туг, мөн дотоодын цэргийн байлдааны тугаа цэнгүүлэх нь ёслолын арга хэмжээ маань албаагчдын донд байлдааны болон албаны тугаараа бахархах, орон дээд шүтээн болсон энэ зүйлээрээ омгших, мөн албандаа хандах хандлага, албандаа итгэх итгэл, албаны төлөө гисэн итгэл сэтгэлийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Тэгээ бид энэ туг аялж энэ орон нутгаар явснараа бол энэ цагдаагийн албанд ажиллах сонирхолтой, мөн цагдаагийн албанд ороод удаагүй байгаа. Мөн энэ албанд залуу халуун насныхаа бүх бие сэтгэлээ зориулж ирсэн манай ахмадуудын энэ сайхан ажил үйлсийг сурталчилсан энэ албаараа хамгийн гол нь бахархах ийм эх орон чөлөөийг сурталчилсан ийм сайхан арга хэмжээ болж өнгөрлөө. Энэ голны хөлөг Монголын цагдаа дотоод цэргийн байгууллагын албаагчдын тангарахтай үнж ажиллах эр зориг хиймэл дунданы биелүүлж бид боддог. Энэ тугаа бид нар яг засгийн газрын тогтоолын дагуу сэргээчээд ингэж аялуулж байгаа 2 дахь аймгийн дорн таймаг болж байна. Дорн таймаг угаасаа дайч уламжилтай дайны цагт Монголын хил хязгаарыг хамгаалж ирсэн юм цэрэгчсэн гэдэг юм уу, дайчин баатар дөрвөлтэй аймаг учраас энэ бүлэг ингэж тугаа аялуулж байгаамаа. Цагдаагийн албаны болон дотоодын цэргийн байлдааны туг цэнгүүлэх үйл ажиллагаа Хинтээ аймгаас эхлээд Дорнод, Сүхбаатар, Багнуур дүүргийн цагдаагийн газраар аялах юм а. Цаашдаа 21 аймгийн цагдаагийн газраар тойрон аялахаар төлөвлөжээ.